Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Амьд үгийн мэдээ эхэлж байна. Өглөөний залбирал даваа лавг баасан гаригуудад 7-8 цагийн хооронд болно. Бидний эзэн рүү өргөх залбирал бүр Бурхны хувьд үнцэнтэй байдаг. Амьд өгчүүд та бүхнийг Бурхан эзний өмнө өөрсдийгөө залбирал зориулахыг уриалж байна. Эмэгтэйчүүдийн үйлчлэлээс 6 дугаар сарын 13-ны бямгарагт 16 цагаас эмэгтэйчүүдийн семинарыг зохион байгуулна. Зочин номлогчоор Анвин Маршал, Марти Лендс нар хүрэлцэн ирж Бурхны үг сургаалыг дамжуулж бүсгүйчүүдтэй үйлчилнэ. Чуулганыхаа нийт бүсгүйчүүдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Амийн гол Библийн сургуулиас зуны Библийн сургуулийн бүртгэлээ авч эхэллээ. Зуны Библийн сургууль 6 дугаар сарын 9-өөс 13-ны өдрүүдэд орой 18-аас 21 цагийн хооронд явагдана. Гэр бүл, теологийн удирдгал, гажуурсгал, ариун сүнсний бэлэг авьяас, эзэнд үйлчлэх нь хэрхэн авралын зар тараах вэ сэдвүүдээр хичээл заагдана. Зуны Библийн сургуульд Амийн гол Библийн сургуулийн багш нар болон Трой Маршал пастрын баг үйлчилнэ. Бүртгэлийг цуглааны дараа үүдэнд байрлах бүртгэлийн хэсэгт болон ажлын өдрүүдэд Амийн гол Библийн сургуулийн албан өрөөнд авч байна. Бурхныг хайрлаж түүнд үйлчлэе, бусдыг хайрлаж тэдэнд үйлчлэе урайтай Амийн гол Библийн сургуулийн 2026-аас 2027 оны хичээлийн жилийнхээ эсэлтийг эхлүүллээ. Эсэлт авч буй ангиуд нь сертификатын 1 жилийн өдрийн анги, дипломын 2 жилийн оройн анги, бакалаврын 1.5 жилийн өдрийн анги. Бүртгэл 6 дугаар сарын 22-ны хүртэл явагдана. Та эрт бүртгүүлвэл бүртгэлийн 30,000 төгрөгийн хураамжаас чөлөөлөгдөнө. Эсэлтийн анкетыг цуглааны дараа үүдэнд байрлах бүртгэлийн ширээнээс аваарай. Бүсүүдийн нэгдсэн зуны кемпийн мэдээллийг хүргэж байна. Агапе болон ургац бүсийн зуны хөтөлбөр Гачуурт авралын зар кемпийн байранд 6 дугаар сарын 18-аас 20-ны өдрүүдэд болно. Альпа болон Шалаан бүсийн зуны хөтөлбөр Гачуурт авралын зар кемпийн байранд 6 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд болно. Эммануэль болон Хосоно бүсийн зуны хөтөлбөр Биодих Ивэл кемпийн байранд 6 дугаар сарын 19-наас 20-ны өдрүүдэд болно. Өсвөр залуусын зуны хөтөлбөр Халуун Мед амралтын газар 6 дугаар сарын 18-наас 20-ny өдрүүдэд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дэд бүсийн ахлагч нараас аваарай. 2026 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Агапе бүсээс Хинтээ аймгийн Чингис хот болон Мөрөн суманд сайн мэдээний үйлчлэл хийсэн ерөөлтэй цаг боллоо. 419-р хорих ангид хүмүүжиж буй 103 хүнд оюун бодлоо шинчилхэн сэдвээр Бурхны үгийг хуваалцаж ар гэрээсээ эргэлт авдаггүй 46 хүмүүжигчид хэрэгцээт ариун цэврийн хэрэглэгт хүн хүргэж сургалтын тэнхимийн төгчлөлтөд зориулан парны хаалт хандваллаа. Мөн гэр цуглааны итгэгчидтэй нөхөрлөн залбирч Бурхны үгээр зоригжуулсан үр өгөөчтэй цагийг өнгөрөөсөн юм а. Үйлчлэлийн үр дүнд нэг хүн Есүс Христэд итгэх шийдвэр гаргаж амьдралдаа шинэ алхам хийсэн нь маш том баяр хөөр байна. Санхүү болон эд зүйлсээр тусалсан чуулган болон Агапе бүсийн гишүүдтэй чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эзэн Бурхан та бүхний хайр, зүтгэл, гарын үйлс бүрийг аривжуулан өрөөх болтугай. Хосоно бүсийн холимог насны нөхөрсөг сагсны тэмцээн 5 дугаар сарын 24-нд амжилттай болж өнгөрлөө. Нийт эрэгтэй эмэгтэй 6 баг оролцож, хурд хүч авахалт самбаагаа сорин хайр дотор өрсөлдлөө. Бүсийн нийт гишүүддээ дараагийн тэмцээн уралдаануудаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе. Хосоно бүс өнгөрөгч бямгарагт бүсийн цуглаанаа талант шоутаагаар амжилттай зохион байгууллаа. Хайрын жимийг хөвөнд анхлан дэлгэсэн та. Зургаан дэд бүс тус бүр дуу, бүжиг, шүлэг, драм бэлдэж авьяасаараа өрсөлдөн цугласан олныг хөгжөөж инээд хөөр баяр баясгалаар дүүрэн эзний оршихуйд гайхалтай үдшийг өнгөрөөсөн юм.
Бүсийн пастор оюун гэрэл Амаас номоос эзний үгийг хуваалцаж хүрэлцэн ирсэн хүмүүсээ урамшуулан босгон байгуулж даруй зүрх сэтгэлээр бусдад сайныг үлдгчэд байхыг уриаллаа. Хэрв та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол анхаарлаа хандуулаарай. Та цуглаанд дууссаны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирж суугаарай. Бид танд чуулганыхаа талаар мэдээллийг танилцуулах болно. Амьд үгийн мэдээнд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 өдрийн мэдээгээрээ болцгоё.